Welcome back to my channel guys. За тэгэхээр өнөөдөр бол би яагаад ийм гоё баяртай байна вэ гэхлээр өсөн хүлээсэн багийнхаа бэлтгэл дэргээд орж эхлэх гэж байна. За энүүгээр яах вэ гэхлээр одоо үргэлжлүүлээд маш олон гоё видеонуудаа бас хийж чадна. Тэгээд бас би бол хөл өмгт маш хайртай учраас бүр ингээд бүр багийнхаа бэлтгэлд орохгүй бөмбөг шүлэхгүй байна гэдэг бол зүгээр л хар дарсан зүүд байлаа надад бол үнэхээр хэцүү байлаа. За 4 сарын 9-өөс хойш ер нь бол багийнхаа бэлтгэлээс гарсан. Тэгээд дандаа жим хийж одоо 4 сарын 9 өнөөдөр бол 5 сарын 5 гэдэг чинь 24 хоног 25 хоног ингээд ер нь бол багийн бэлтгэлд ороогүй гэсэн үг. За энэ бол ер нь бол миний хувьд хамгийн удаан бас багийн бэлтгэлд ороогүй бэртэл гэж бас хэлж болох байх. Тэгэхээр ер нь бол би бас энэ 17 наслахтаас азтайс байна гэдэг байхгүй. За тэгээ ер нь цаашдаа ч гэсэндээ ийм бэртэл үнэхээр авахыг хүсэхгүй байна. Тиймээс бас бусад одоо намайг үзэж байгаа жоохон хүүхэд ирээдүйн бас мундаг хөл өмгчтэй гэж болно. За өсвөр насны хөл өмгчтэй гэж хэлэхэд бэртлээс хол явахын тулд халаалтаа маш сайн гэрээ бас тоглолтын дээр ч гэсэн хит улаарахгүй тэгээд ухаантай тархиа ажилуулж бие зүг хянж зүг тоглоорой гэж зөвлөе. Миний зүгээс за энэ бас жоохон алтан зөвлөгөөнүүд нэг шүү яагаад гэвэл бэртэл хэрвээ тамирчин бэртэл авах юм бол тэрнээс дор зүйл гэж байхгүй учраас бүгд маш сайн өөрөөсөө хайрлаарай. За тэгээд арын гэр бүл гээд маш олон хүмүүс санаа зовдөг учраас өөрөөсөө хайртай цагаарай гэж хэлье. За тэгээд өнөөдрийг үнэхээр гоё ирч хүчтэй эхлүүлж байна. Би энэ өдрийг бүр маш удаа хүлээсэн бас өчтөр бүр зүгээр ингээд хөвтөж явахдаа бүр ингээд унтаж чадахгүй бүр ингээд за маш хүн гэд маргааш хортон болоосаа хортон бэлтгэлтэй ормоор байна. Ер нь хүн ингээд ер нь настай ингээд том зүйл хийхээ өмнө ингэж баярлдаг бол би бол ингээд зүгээр одоо та нар ингээд харж байгаа бол би хөл өмгт ямар хайртай гэдгийг одоо харж байна. За тэгээд өөрөө ч угаасаа мэднэ би бэртлээс нь юу ч байсан зүгээр л ингээ хөл өмг тоглол баймаар гэдгсэн. Тэгээд одоо ингээд багийнхаа бэлтгэл буцаад орох гэж байгаа. Үнэхээр их баяртай байна. За одоо бол өглөөний 7:40 болж ийн өглөө 7:30-ээс ирсэн. Манай багийн бэлтгэл 9-өөс гисэн. За өчтөр нөгөө нэг жим орж хөл хийж явахдаа татвар өмсдөг нөгөө юугаа бокс руу мартцсан. Тэгээд очиж тэнцэнээс бокс руу аваад замаараа орж бокс руу аваад тэгээд цаашаа бэлтгэл рүү явна. За тэрнээс өмнө өглөөнийхэн цаг сайхан уугаад тэгээд хэдүүлээ. Эндээс гарцгаая. За тэгээд өглөөний цайнд бол мэдээч гоё биш ч гэсэндээ obvious бол бас oats гэж хэлж болно. Тэгээд жоохон сүйтэй талаад идэв чинь. Сая microwave 1 минут талаагаад тэгээд сайхан явцсан байгаа, твцсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол идэхэд яг гоё бэлтгэлийн өмнө ч гэсэн яг гоё хүчтэй гоё энерги болж орж ирнэ. За тэгээд хэдүүлээ. Өвтөө идээд тэгээд гарцгаая. За бай. Өнөөдөр бол үнэхээр гоё өдөр шүү. Надтай цаг байгаарай. За тэгээд let's go. За ихүү бэлтгэлтэй орлоо мааха. Амжилт хүсээрэй. Дахиад бэлтгэл авахгүй хүсье. За амжилт ханга. За уцаас солио бэлтгэлтэй орлоо. За тэгээд бэлтгэлтэй орж гарч ирж байна. За бай. Амжилт хүсээрэй. Уцаас 2 hours later. За бүгдээ юу бацхан да. За тэгэхээр ер нь бол сая бэлтгэлтэй ороод нэлээд хэдэн цаг өнгөрчлээ. Тэгэхээр бичлэг хийж чадсангүй. За ер нь бол бэлтгэлтэй орох чахад угаасаа бичлэг хийж чадахгүй яа. Тэгэхээр бэлтгэл орж байгаа учраас тэгээд ерөөсөө бичлэг хийж болохгүй. Тэгээд бэлтгэлийн үүдх юм бол үнэхээр гоё сайхан бэлтгэл хийлээ. Хоорондоо өрсөлдсөн тэр мэдрэмжийг авсан. Үнэхээр гоё байлаа. За тэгээд одоо бол үргэлжлүүлээ бэлтгэлээ хийн гэсэн төлөвлөгөөтэй. Тэгээд дахиад бэлтгэл авчихгүй бол гайг байх гэж бодож байна. За тэгээд бас сая болол бэлтгэлтэй ороод тэгээд араас нь шууд 11-ээс хичээлд ороод тэгээд өдрийн олоо тэгээд одоо дараагийнхаа план болох жим руу явж байна. За тэгээд жим дээр болсон. Өнөөдөр хөл энэ тэгээ араас нь печо буюу цээж бас их төлөвлөгөөтэй байгаа. Тэгэл энэ хоёрыг аягаал орой дахиад 5-аас хичээлтэй гэсэн үг. 5-7 хичээлтэй. Тэгээд өнөөдөр ер нь л day off хийж байгаа. Тэгэл оройны хоол идээ сайхан харж авна да.
Сая өдрийн бол жоохон таалагдсангүй гэдэгхгүй. Жоохон хоёр дахь өдрийн бол жоохон муухай. Тэгээд ятач жоохон өсөж чинь. Гэхдээ банан авцсан. Тэгээд банан сайхан идчихэв. За тэгээд өнөөдөр бас нэр амар гоё өдөр. Ер нь их гоё өдөр байна уу. Өнөөдөр яадаг өдөр гэхэлэр бас манай аав яг жилийн өмнө жил гаруйгийн өмнө хагалгаанд ороод тэгээд бөөрийн хагалгаа маш том хагалгааг амжилтад авч ирчихсэн манай аав үнэхээр мундаг, үнэхээр бахархтай, үнэхээр мундаг. За тэгээд маа аав бол өнөөдөр болохоор хагалгаанд орсныхаа дараа жимд яваад яг 1 жилийн дараах өнөөдөр баяр аавдэтэж баяр өргөе хайртай шүү. Үнэхээр мундаг шүү. Үнэхээр надад үнэхээр том үлгэр дуурайл болдог аав дайртай шүү. Тэгээд баярын минь. За би жим дээр ирчлээ. Тэгээд хэдүүлээ орж өнөөдөр сайхан хөл цэйж хийцгээе. Let's go. Eternity later. За бүгд what's up. За тэгэхээр гэртээ өрөөд ирсэн байна. Одоо амархад бэлэн болсон байна. За тэгээ сая хичээлд ороод тэгээд оройнхоо хоолыг идээд гэртээ өрөөд ирлээ. За тэгээ өнөөдөр бол үнэхээр хүчтэй, үнэхээр сайхан гоё өдөр байлаа. За тэгээд саяас нэр ямар мессеж авсан бэ гэхээр маргааш тоглолттой маань сан эндрээгээд баг эсрэг. Тэгээд эхнийхэн тоглолтыг одоо 25 онцны дараа эхний тоглолтоо бичиж. За тэгээд өнөөдөр бэлтгэл бол дайггүй байлаа. За тэгээд өнөөдөр сайхан орой
одоо 9 болох чинь тэгээд сайхан амраад тэгээд маргааш хүчтэй эхлүүлэн за тэгээд маргаашаас дахиад бичлэг оруулах юм шиг байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэг бол энэ өнөөдөр бол дуусчихин. Тэгээд үнэхээр сайхан хүчрэг одоо ингээ анка буцаж ирж ийн за тэгээд дахиад бүртлэхгүй байхыг хичээн. Тэгээд юу болохыг тэгээд явна харандаа төлөө за тэгээд илүү олон бичлэгийг бас хийхийг оролдоно. Тэгээд надад зүгээрээ нэр одоо бас 9-с манай гинэ Атлетико Мадридын эсрэг Арсенал тоглох чинь. Тэгээд Champions League явж байгаа хөлбөмбөг үздэг хүмүүстэй бол Champions League мэдээж үзэж байгаа гэж бодож байна. За тэг ямар баг бас дэмжиж байгаа коммент оруултайгээрээ. За миний хувьд бол Барселона мэдээж дэмжижсэн. Тэгээд Барса харамсалтай хасагдсан. За тэгтээ нь бол Атлетико Мадридын эсрэг бол уусаа унтсан. Тэгээд эхний тоглолт нэрээ жоохон таран тоглосон ч гэсэн хоёр дахь тоглолт нэрээ түүхийг бүтээн галцсан. За тэгээд ютэж Атлетико Мадрид хожоод гарч ирсэн. Тэгээд одоо Атлетико Мадрид Арсенал 2 тоглоод маргааш PSG Bayern 2 тоглолт. Тэр хоёрын тоглолт аллаа болох ба. За тэгтээ би ер нь бол нэгт Барселоныг дэмжижсэн Champions League гэхэд хоёр дахь багт бол PSG мэдээж дэмжижсэн. PSG бол уусаа гоё баг. Тэгээд гуравт бол Real Madrid-ийг дэмжижсэн. Яг тэгэхээр би өөрөө Mbappe ус багасаа нэлээ миний ер нь бол бас юу байсан. Одоо дэмжиж явдаг атлаа. Дэмжиж явдаг одоо миний бас нэг юм мундаг тоглогч, нэрүнтэй тоглогчтой хурдтай бас дэлхийд удаалж штэ. За тэгээд тийм тоглогч гэдэг утгаар нь ер нь бол Мадридыг дэмжиж исэн. За тэгээд өнөөдөр Атлетико Мадрид Арсенал хоёрын тоглолтыг нэг хальж жоохон харж аваад тэгээд унтах бодолтой. Тэгээд Атлетико Мадрид Арсенал 1-1-ээр тэнцээ явж байгаа. За тэгээд өнөөдөр Альварес ямар тоглолт үзүүлж ямар гайхамшиг бүтээх хийх юм мэдвэхтэй тийм ээ. Тэгээд Райсас ямар бас түүхийг бүтээх хийх юм мэдвэхтэй. Тэгээд өнөөдөр харж илээ. Тэгээд эхний агсыг үзчихэд унтнаа гэж бодож байна. Тэгээд за өнөөдрийн миний нэг өдөртөө цуг байсан. Баярлалаа. За тэгээд маргааш уулзах юм шиг байна. За тэгэхээр хэлээ. Ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Бокачка